хотод суурь ер нь өвлөж байгаа юм чинь. Улаанбаатарын утааны талаар Улаанбаатарын иргэний хувьд харьцуулалтаа хийхгүй. Чи бодвол нөгөө хотын хэдийгээ магтуулах гэдэг байгаа надад. Үгүй. Та магтгсан чи та магтахаар хүн биш шүү дээ. Би магтах юм бол харин магтана шүү. Магтахгүй юм бол бүр зод зэлсэн ч магтахгүй тий. Энэ жил тэр манай нийслэлийн дарга Нямбатар гой гэж одоо тэр ч бас одоо энэ кокс нүүрсний асуудлыг тавьсан. Одоо коксжуулсан нүүрс төлөөл утаа баг гарах юм байна гэдэг асуудал тийм ээ. Биднэрт өвчин авцраад байгаа нэг гол зүйл бол энэ дунд хүнд металлууд байгаа. Тэр нь үхээр фтор, тугалаг, хүүхэр, тэгээд төмөр ингээд бас бусад химийн бодисод байгаа. Эдгээр бол биднэрт шууд хор тавдар авцрах ийм зүйлүүд. CO2 бол харьцангуй гайгүй. Кокс нүүрс хийхин тулд айгүй өндөр зардалтай байхгүй. Одоо кокс болох нүүрсийг 5-7 нүүрсэж аваад угаагаад цэвэрлээд дараа нь хідэн цаг доороос нь гал төл жигэндэг. Тэгээд тэндээс тэр тугалаг янз бүрийн бодисууд нь гардаг. За ингээд үлдсэн тэр жигнэгдээд үлдсэн тэр нүүрс чинь нөгөө кокс ч болдог. Одоо бидний энэ үлийг хүлээд байгаа. Тэгээд тэр кокс бол утаа гардаггүй. Тэгэхдээ мэдээж хэрэг аливаа нэг юмыг агаар мандалж шатаах юм бол заавал CO2 гарна. Амьдралд ингээ шинээр кокс гэдэг ойлголт бий болж эхэлж орж ирж байна. Тэгээ одоо энэ жил ямар ч байсан гадуур хэр зэрэг байна, хоолоо хорсож байна уу, нойлмс нус бас нь гоожж байна уу, харахгүй юу тийм үү? Харьцангуй ингээ бараг 90% буучаад байна шүү дээ. 90% шүү. Би 10-20% гэж хэлээгүй 90% болсон. За нөгөө талаар нь яг цахилгаан станцууд байна. Жилд энэ чинь 5.8 сая тонн нүүрс шатаж байгаа шүү дээ. Энэ 3-4 цахилгаан станц чинь. Дандаа түүхийн нүүрс шатадаг тийм ээ хүрэн нүүрс. Ийм ч учраас дэлхийд даяар одоо энэ утааг яах вэ гэдэг асуудлыг яриад байгаа хэрэг. За ер нь хөгжилтэй орнууд бол утааг бол тэгэл үндсэндээ атомын цахилгаан станц, усан цахилгаан станц, тэгээд нарс техникийн эрчим хүч, тэгээд газ. За газ шатаасан ч ялгаагүй л уг нь CO2 гарна. Гэхдээ нүүрс шатааснаас ч цэвэрхэн. Бидний хувьд бол нэг айгүй том сүрхий нэг асуудал үүссэн. Энэ бол энэ өвчлөлт хор тавдар. Ерөөсөө хор тавдар тусахгүй хүн алга байна. Хор тавдар асрах залуужаад байна, эрчимтэй. Бид нэр Украины дайнаас дутуугүй хэмжээний хүнээ алдчихж зөвхөн энэ хор тавдар өвчнөр. Тийм учраас энэ утааны асуудлыг тодорхой хугацаа хүртэл шийдээ. Ер нь бол хамгийн сайн шийдэл бол тэгээ орон сууцлуулаад илүү эко эрчим хүчний технологиудыг нэвтрүүлэх. Гэхдээ тэр чинь бас нэг мөнгөтэй холбоотой учраас цаг хугацаа хэрэгтэй. Дунд хугацаанд үр дүнтэй. Энэ дунд хугацаанд одоо тэгээ яах юм бэ? Бүгдээр ингээ утаад өгөхөд тулсах юм уу? Түүхийн нүүрстэйгээд тий. Одоо манайх чинь дандаа түүхийн нүүрстэйгээд байгаа шүү дээ. Боловсруулаад кокс болгоогүй нүүрсийг нэг угаасан болгоол тэгээ ботолж байгаа 2 дугаар гурилтаа зурж байгаа тийм шахмал төрснээр нөгөө сайн жирсэн шахмал төрсөн. Нэр зүйлсэн шүү дээ. Тэгээ нөгөөтг чи одоо бүр аимшиг юм болж хуурсан. Тэгээ кокс нэг арга бол ингээд кокс нүүрс. Ер нь бол манайх чинь нэг өвөлдөө бол нэг 60 сая долларын хэмжээний кокс хэрэглэх байх. За яг тэ бид нар сахар махар импортоор 60 сая долларын сахар хүнсэнд авч хэрэглэдэг юм байл шүү дээ. Манайд хамгийн үнэтэй юм нүүрс биш. Хүний эрүүл мэнд, Монгол хүний амь амьдрал, Монгол хүн чинь нэг жоох урт насламаар байна. Ер нь бол урдсан нөөцөөр бол манайх нэг 120 миллиард орчим тонн нүүрсний нөөцтэй. Тэгж яхад одоо энэ нүүрсийг харамлал амтаа болгонд огсоолох. Кокс төлснээрээ бол айтайхан боллоо. Утаа харьцангуй байхгүй болчлоо шүү дээ. Нар ингээ гадуур ядаж өмхийн үнэртэй байлсан. Ингээ явах юм бол харьцангуй шууд эрс мэдгэж байгаа. Нэг 5-10% мэдгэж байгаа асуудал өөр. Эрс 60-70% юм чинь мэдгдэд ирэхээр энэ чинь болж байна гэсэн үг шүү дээ. Явсаар одоо коксон дээр очиод кокс маань эрс нүдэн дээр тийм ээ утаа өнөр угаар бүх юм буурууллаа. Тэгэхэд энд нэг 60 сая доллар зарж байгаа байхгүй. 60 сая. Ямар асуудал вэ?
Тэгвэл ядаж хүн хор тавдраа тусахгүй яд насжилт нь урсдсан юм байна.